Өнөөдрийн маань миний ярилцах сэдв бол бүгд найрамд хятад ард улсад нүүр ам судлалын чиглэлээр суралцах боломж гэсэн ийм сэдв байгаа. За эхлээд та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Би 2006-аас 2011 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн нүүр ам судлалын сургуулийг бакалаврын зэрэгээр төгссөн. За төгссөнийхаа дараа Тужс Маал шүдний эмнэлэгт 2 жил нүүр амны их эмчээр ажилласан. За тэгээд 2013 онд бүгд найрамд хятад ард улсын Тэнжин хотын анаах ухааны их сургуульд магистрийн зэрэг хамгаалахын зэрэгцээгээр цувгийн эмчилгээний их эмч чиглэлээр резиденц суралцсан байгаа. За тэгээд төгсж ирээд 2016-аас 2019 онд оргил дэнчүүдний эмнэлэг цувгийн эмчилгээний их эмчээр ажиллаад 2019 оноос анаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургуульд дадлагч багшаар ажиллаж байгаа. За одоогоор биеийн байдлыг бол маш жилийн чөлөө авсан байгаа. За энэ дээр болохоор шүдний тулгуурад цувгийн эмчилгээний техникт би багшилдаг. Тэнхим маш шинээр байгуулагдсан тэнхим учраас зарим хүмүүс бас танил биш сонсогдож магадгүй. Манай тэнхим болохоор ер нь бол 6 хүний бүрэлдэхүүнтэй 4 багш, 1 эмч, 1 сувилагчтай. За тэнхимийн эрхлэгчээр болохоор оюун их багш маань ажиллаж байгаа. За тэнхимийн дэд профессор Баяр Чимэг багш, тэнхимийн багшаар оюун их шиг багш, за тэгээд дадлагч багшаар миний би, за тэгээд эмч гэрэл маань сувилагч Түмэн шиг гэсэн ийм 6 оны бүрэлдэхүүнтэй манай тэнхим байгуулагдаад одоо жил гаруй болж байна. За тэгээд тэнхим байгуулагдсанаас хойш тулгуурад цувгийн эмчилгээний гарын авлага гэсэн ном гаргасан. За 2021 онд бид нэр яг тулгуурад болон цувгийн эмчилгээгээр сурах хүчиг гаргахаар төлөвлөж байгаа. Тэгээд та бүхэн сонирхох юм бол тэнхимтэй холбогдоод сурах хүчийг авч болно. За ингээд үндсэн сэдв рүүгээ оръё. За бидний өнөөдөр ярих сэдв бол хятад суралцах тухай байгаа. Тэгэхээр хятадд ямар түвшний сургалтанд бид нэр сурж болох юм бэ гэхээр за нэгдүгээр basic түвшин буюу хятад хэлний бэлтгэлтэй сурж болж байна. За хоёрдугаар гэх юм бол бакалаврын түвшинд сурж болж байна. За гуравт нь магистр, дөрөвт нь доктор гэсэн ийм 4 түвшинд сурж болж байгаа. За хятад хэлний бэлтгэл бол ер нь 1 жилийн хугацаатай байдаг. Гэхдээ зарим тохиолдолд 2 жил сурах тохиолдол байдаг. Яагаад гэвэл хятад хэлний бэлтгэлдээ сурсны дараа бид нэр HSK буюу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэ шалгалтаараа бид нар ямар түвшинд суралцж байгаа юм бэ гэдгээсээ хамаарат HSK-ийн 4 болон 5 оноо авах шаардлагатай байдаг. Хэрвээ бакалаврын түвшинд суралцж байгаа болон магистрийн түвшинд суралцж байгаа бол HSK-ийн 4 оноотой байхад хангалттай. Докторийн түвшинд суралцж байгаа бол зайлшгүй HSK-ийн 5 оноо авчиж бид нэр докторийн дараагийн түвшиндээ суралцдаг. Гэтэл зарим хүмүүс маань 1 жил суралцаад ялангуяа хятад хэлний сургууль хүмүүс 1 жил суралцаад HSK 5 хүртэл хэмжээнд сурж амждаггүй учраас зарим тохиолдолд хятад хэлний бэлтгэлтэй 2 жил сурах тохиолдол бас байдаг. За ингээд хятад хэлнийхээ бэлтгэлтэй сурсныхаа дараагаар үндсэн мэргэжлийн сургалтанд оролтно. За бакалавр болохоор хятадд 5-аас 7 жилийн хугацаатай байдаг нүүр ам судлалын чиглэлээр суралцж байгаа бол ямар ялгаатай вэ гэхээр 5 жилийн бакалаврын сургалт бол яг нөгөө Монголын хөтөлбөртэй адилхан 1-ээс 6 жил сураад бид нэр төгсдөг болсон шүү дээ. Яг тэрнтэй адилхан 5 жил сураад бакалавраар төгсдөг. 7 жилийн хөтөлбөр гэдэг маань болохоор магистрийнхаа 3 жилийг товчлоод 2 жил болгоод магистр резидентийн хөтөлбөрөөр нийлүүлээд 7 жилээр төгснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл 7 жил сураад төгсөхдөө нарийн мэргэжлээ эзэмшчихсэн бакалаврын зэрэгтэй магистраа хамгаалсан ийм эмч болоод шууд төгснө гэсэн үг. За бакалаврын түвшин сургалт маань хятад болон англи хэл дээр явагддаг. За хятад сургууль сурахын нэг давуу тал гэх юм бол заавал хятад хэлний бэлтгэл сураад заавал хятад хэлний шалгалтыг өгөх байх шаардлага байхгүй. Хэрвээ та нарын сонгосон сургууль маань англи хэл дээр сургалт явуулдаг байх юм бол шууд чиглэлээ англи хэл дээр сонгоод шууд монголоос таад TOEFL юм IELTS-ийн шалгалт өгөө TOEFL IELTS-ийнхаа оноогоороо шууд бакалавр болон магистр доктортой эзлэх боломжтой байдаг. Гэхдээ дахиж хэлье бүх сургуульд бол хятад болон англи дээр сургалтаа явуулдаггүй. Заавал сургуулаа наан судлаад англи дээр суралцах боломжтой юу үгүй юу тэрийг мэдэх хэрэгтэй. За бакалаврын түвшин бол юм байна. За магистр бол 3 жилийн хөтөлбөртэй байдаг. За 3 жилийн хөтөлбөр нь мөн адилхан хятад болон англи хэл дээр хэлээ өөртөө сонгоод суралцах боломжтой. За хэрвээ өөрөө анханасаа Монголд HSK 5 дугаар зэрэгтэй байх юм бол
заавал хятад хэлний бэлтгэлд сурж агаад магистр руу орох шаардлага байхгүй. HSK-д 4-ийн 4-р зэргийн хэлний чадвартай гэдгээ баталсан сертификатаа үзүүлээд шууд магистрийн ангид элсэж болно. За эсвэл англи хэлнийхэн TOEFL болон IELTS-ийн оноогоор магистрийн ангид элсэх боломжтой байдаг. За 3 жилийн магистрийн дараачийн түвшин бол докторийн сургалт байгаа. Докторийн сургалт мөн адилхан 3 жилийн хугацаатай явагддаг. Мөн адил англи болон хятад хэл дээр хичээлээ явагдаад за диплом хамгаалалт гэсэндээ мөн англи болон хятад хэл дээр аль алиар нь явагдаж болно. За энэ дээр бас нэг дараачийн боломж юу байна вэ гэхээр магистр болон докторыг энэ хоёр хөтөлбөрийг хоёулангийн зэрэг багтаасан 5 жилийн хөтөлбөр гэж байдаг. За өөрөөр хэлбэл магистртаа сурчаад дараа нь доктортаа сурна гэхээр 6 жил болох гээд байгаа учраас энэ хоёр хөтөлбөрийг нийлүүлээд 5 жил болоод 5 жил сурсныхаа дараа автоматар шууд докторийн зэрэгтэй төгснө гэсэн үг. За ингээд мөн энэ сургалт маань англи болон хятад хэл дээр явагддаг. За энэ 5 жилийн хөтөлбөр бол хятадын бүх ихтэй сургуульд бас явагддаггүй. Бас та бүхэн сонирхож байгаа бол ямар сургууль сурах гэж байгаа энэ тэрнээсээ сургуультайгаа холбогдоод 5 жилийн хөтөлбөр байгаа юу буюу тэрийгээ судлаад байгаа бол анханасаа 5 жилийн хөтөлбөрт нь apply хийгээд явах боломжтой. За мөн зарим сургуулиуд бас анханасаа 5 жилийн хөтөлбөрт apply хийхгүйгээр магистрт элсэж ороод эхний жилээ сурсныхаа дараа 2 дахь жилээсээ хөтөлбөрөө магистр докторийн хоцолсон хөтөлбөр рүү шилжүүлэх бас боломж байдаг. За энийг мөн магистрт элсэж орсон оюутнуудаа сургууль өөрсдөө санал болгоод хүсэх юм бол 5 жилийн хөтөлбөр рүү шилжих боломжтой. За ер нь бол хятадд дотоодын оюутнууд болон гадаадын оюутан бүгдээрээ адилхан яг энэ системийн дагуу суралцах боломжтой юм байдаг. За тэгэхээр бакалавр, магистр, докторт элсэж орохын тулд ямар шаардлагууд тавигддаг юм бэ гэд. За ер нь сургуулийн элсэлтийн хувьд болохоор бакалаврын түвшний элсэлт бол 2 сард бүртгэл нь явагддаг. За тэгээд 2 сар бүртгэл нь явагдахдаа ямар шалгуур тавигдах вэ гэхээр хэрвээ дөнгөж 10 дугаар анги буюу 12 дугаар анги төгссөн хүүхэд байх юм бол аттестатын дундаж бүн 80 болон түүнээс дээш байх шаардлагатай. Хэрвээ 1 болон 2 дугаар курсын оюутан байх юм бол одоо суралцж байгаа дүнгийн маань голч 3.0-аас дээшээ байх хэрэгтэй. За HSK-ийн 3 дугаар зэрэгтэй байвал ер нь давуу тал болно. Гэхдээ энэ бол заавал байх бол шаардлага байхгүй. Ер нь л HSK-ийн 3 байвал давуу тал болно. Хэрвээ огт хятад хэл үзэж байгаагүй бол анханасаа хэлний бэлтгэлтэнд сураад явчих бас боломжтой. За тэгээд насны хувьд 17-оос 25 насны хүмүүсийг бакалаврын түвшинд элсэж сургадаг байгаа. За дараачих нь болохоор магистрийн түвшин байгаа. Магистрийн түвшний сургалтын элсэлтийг болохоор 1-р сард авдаг. За 1-р сард авахдаа ямар шаардлага тавих вэ гэхээр за мэдээж тухайн суралцж байгаа чиглэлээрээ бакалаврын зэрэг эзэмшсэн байх хэрэгтэй. Жишээлбэл нүүр ам судлалаараа магистр хамгаалах гэж байгаа бол Монголдоо ч юм уу өөр гадаа ямар нэгэн сургууль нүүр ам судлалаараа бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд төгссөн голч дүн нь болохоор 3.0 болон түүнээс дээш байх шаардлагатай. За тэгээд HSK-ийн 4 оноотой байж болно. Эсвэл IELTS-ийн 6.5, эсвэл TOEFL-ийн 85. Энэ 3 орооноос аль нэгээс нь зайлшгүй байх шаардлагатай. Ингэж магистрийн түвшинд суралцах шаардлагыг хангана гэсэн үг. За тэгээд нас нь болохоор 30-таа хүртэлх насных 35-аас доош насны хүмүүс элсэж орох боломжтой гэсэн үг. За докторийн сургалтанд болохоор тухайн мэргэжлээрээ магистрийн зэрэг хамгаалсан байх шаардлагатай. За мөн адилхан дипломын голчтон 3. За хэлний шалгалтын оноо болохоор магистрийнхтай адилхан HSK-ийн 4, IELTS-ийн 6.5, TOEFL-ийн 85 оноо шаарддаг. За тэгээд доктортой түрүү хэлсэн доктор сурах гэж байгаа бол HSK-ийн 4 оноотой эхлээд элсэж орно. Хэрвээ хятад хэл дээр хамгаалах гэж байгаа бол элсэж орсныхаа дараа HSK 5 хүртэх түвшиндээ заавал өгч HSK 5 өгснийхаа дараа сургуулаа төгсөх эрхтэй болдог. За тэгээд насны хувьд болохоор 40 хүртэлх насны хүмүүсийг докторт элсүүлэн авдаг. За энд 80, 40, 20 гэж тоо бичсэн байгаа. Энэ юуны тоо вэ гэхээр хятадын засгийн газрын тэтгэлэг. Ер нь бол манайхан гадагшаа сургуульд явахдаа тэтгэлгээр явах сонирхолтой байдаг бүх хүмүүс. Тэгэхээр тэтгэлгээр суралцж байгаа тохиолдолд хятадын засгийн газраас жил болгон Монгол оюутнуудад тэтгэлэг олгодог байгаа.
За бакалаврын түвшинд жилд дунджаар 80 оюутан. Гэхдээ жил болгон янз бүр. Зарим жил жоохон квота багасгаад 60 эд оюутан, зарим жил квот нь ихсгээд бараг 100 оюутан авдаг ч юм уу. Жил болгоноос өөр өөр. Тэгээ ер нь дунджаар оролцоод 80 оюутан жил болгон бакалавр тэтгэлгээр авдаг Монгол улсаас. За магистр болон докторийн түвшинд нийлээд 60 оюутан оролцоогоор авдаг. За зарим жил бас 40-30 оюутан авч байгаа тохиолдол байдаг. Гэхдээ ер нь тухайн тооныхоо 3-2-т нь магистр, 3-1-т нь доктор оюутныг эсвэлж авах гэсэн ийм квот тогтоосон байдаг. Ер нь бол харьцангуй Хятадын засгийн газрын тэтгэлэг бол их олон тооны оюутанд олгогддог учраас харьцангуй бас боломжтой ийм тэтгэлэг байдаг шүү. За тэгээд тэтгэлгүүд бас дотроо янз бүр байдаг. За эхнийх нь болохоор Хятадын засгийн газрын тэтгэлэг буюу одоо Монгол улсын боловсролын яамаар дамжигдаад зарлагддаг ийм тэтгэлэг байгаа. За хоёр дахь нь болохоор ЮНЕСКО-гоос гаргасан цагаан хэрэм тэтгэлэг байдаг. За энэ болохоор мөн дэлхийн олон улсад бас өгөгддөг ийм тэтгэлэг байгаа. Мөн full scholarship буюу бүтэн тэтгэлэг байдаг. За дараа нь болохоор сургуулийн тэтгэлэг байгаа. Эхлээд нөгөө сургуультай apply хийгээд сургуультай хэрвээ тэнцчих юм бол сургуулиасаа өөрсдөө scholarship хүсэж болно. Хэрвээ сургууль маань scholarship-ийг зөвшөөрөх юм бол за тодорхой хэмжээний тэтгэлгийг сургууль өөрөө өгдөг. Хятадын засгийн газрын тэтгэлэгт тэнцэхгүй байлаа ч гэсэндээ сургуулиасаа бас scholarship авч болдог шүү. За сүүлийнх нь болохоор торгоны замын тэтгэлэг гэж байгаа. Энэ болохоор Хятадын нэг төрийн бус байгууллага байдаг. За би яг нэрийг мартчихлаа. Тэр төрийн бас байгууллагын гаргасан торгоны замгийн тэтгэлэг байдаг. Мөн адилхан олон улсын оюутнуудад өгдөг ийм тэтгэлэг байгаа. За хэмжээний хувьд гэх юм бол ерөөсөө бүгдээрээ л сургуулийн төлбөрийг бол 100% таадаг тэтгэлэг. Гол нь нөгөө амжиргааны зардал гэж өгж байгаа мөнгө маань хоорондоо хэмжээ нь янз бүр. Хятадын засгийн газрын тэтгэлэг болон цагаан харин тэтгэлэг бол ер нь амжиргааны зардлыг нэлээд өндөр өгдөг болвол сургуулийн тэтгэлэг болон торгоны зам тэтгэлэг маань амжиргааны зардлыг бол харьцангуй багаар өгдөг ийм төрлийн тэтгэлэг байдаг. За тэгээд энэ тэтгэлгүүдээ бүгдийг нь A болон B төрлийн тэтгэлэг гэж хоёр ангилждаг. A тэтгэлэг гэдэг бол ерөөсөө л энэ Хятадын засгийн газрын тэтгэлгээ A тэтгэлэг гэдэг юм. Бусд нь бол тэтгэлгийг B тэтгэлэг гэдэг. Хүмүүсийн дунд болохоор нөгөө A нь full scholarship, B нь болохоор тийм хагас scholarship гэж ойлгоод байдаг. Тийм бол байхгүй. Бүгдээ л full scholarship. Сургуулийн төлбөрийг бол 100% цаад байгууллага таана гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн ийм дөрвөн төрлийн тэтгэлэг Хятад даяар сурахад авч болох нэ. За ингээд бакалаврын түвшинд хэрвээ тэтгэлэг авах гэж байгаа бол ямар шалгалт өгөх вэ гэж байна. За 2 дугаар сард Монгол улсад яг боловсролын яамны вебсайтаар шалгалтын тов тавигддаг, зар тавигддаг. За тэгээд зарын дагуу эхлээд бүртгүүлнэ. За бүртгүүлсийн дараа 1-р шатн дээр болохоор шалгалт, бичгийн шалгалт өгдөг. Бичгийн шалгалт маань хэдийгээр одоо нүүр ам судлалын чиглэлээр буюу анаахын чиглэлээр сурах гэж байгаа ч гэсэндээ суур шалгалт маань зайлшгүй математик байдаг. За тэгээд математикийн шалгалтын дараагаар болохоор математикта тэнцсэн оюутнуудыг хэлний шалгалтанд оруулдаг. За хэлний шалгалтаар нь болохоор англи хэл болон хятад хэлнээс аль нэгийг сонгож өгдөг. За түрүүчийн слайд руугаа буцах юм бол нөгөө HSK-ийн 3 түвшинтэй байвал давуу тал болно гэдсэн шүү дээ тий. Тэгэхээр хятад хэлний шалгалтаа өгөөд тэр нь HSK-ийн 3 түвшинд хүрэхээр байх юм бол ер нь 1-р шатнд тэнцэх магадлал өндөр байна гэсэн үг. За эсвэл огт хятад хэл үзээгүй гэд хятад хэлээр орохгүйгээр англи хэлтэй орох юм бол мөн адилхан өндөр оноотой нь л тэтгэлэг авах боломжтой. За ингээд 1-р шатндаа тэнцсэн оюутнуудаас 2-р шатнд шалгаруулад ярилцлага авдаг. За ярилцлаган дээр болохоор ер нь яагаад хятад сурах гэж байгаа, ямар сургууль сурах гэж байгаа юм гэд ирээдүйн зорилго төлөвлөгөө асуусан иймэрхүү байдлын ярилцлага хийдэг. За 1-р шатны шалгалтыг бол боловсролын яамн дээр авдаг болвол яамнаас зохион байгуулж авдаг болвол 2-р шатны ярилцлагыг болохоор хятадын элчингээс зохион байгуулад элчин дээр явагддаг. За ингээд 2 шатны шалгалтын дараагаар Хятадын засгийн газрын тэтгэлэг тэнцсэн үгүй юу гэж шалгалтын дүн гаргана. За хэрвээ тэнцэж чадах юм бол бид ямар тэтгэлэг авах гээд байгаа юм бэ гэхээр за 1-дүгээрт нь мэдээд сургалтын төлбөр орж байгаа. Сургалтын төлбөр бол 1 жилийн ойролцоогоор 35,000 юан байдаг. За сургуулиасаа хамаарат өөр
Одоо нөгөө сургуулийнхаа ранк буюу нэр хүндээс хамаарат бага одоо ранктай сургууль байх юм бол төлбөр нь арай хямд, өндөр ранктай байх юм бол төлбөр нь үнэтэй болоо явцдаг. За тэгэхээр тэрнээсээ хамаарат ер нь дунджаар 35 мянган юаны төлбөртэй. За тэгээд энийг бол цаанаас нь scholarship-аар дааж байгаа. За дараа нь юу гэхээр хятад оюутан ингээд яваад очиод оюутны байрандаа орлоо. Орсны дараа суурьших зардал буюу одоо дөнгөж очиж байгаа оюутанд чинь нэг хүнжил гуц плитик одоо ус буцлагч авахаас ахуулаад зөндөө олон зардал гарна шүү дээ. Тэгэхээр тэр зардалт нь 1500 юан сургуулиас очдог. За дараагийнх нь болохоор амжиргааны зардал байгаа. Амжиргааны зардлыг болохоор бакалаврын түвшний оюутанд 1 сард 2500 юан өгдөг. За 2500 юан гэдэг чинь одоогийнхоор бол юан 400 байгаа гэдэг чинь сая төгрөг гэсэн үг байна шүү дээ. Сард 1 сая төгрөгийн тэтгэлэг сар болгон оюутанд өөрт нь банкнд данс нэгээд өгчдөг. Тэр банкныхын дансанд 2500 юан орж идэг. За энэ бол ер нь бол хятадд бол амьдрахад хангалттай мөнгө байдаг 2500 юан. 2500 юаны тэтгэлэг авч байгаа бакалаврын оюутнууд бол энэ мөнгөөрөө хангалттай хоол ундаа идэж уугаа, за хэрэгтэй ном дэвтэр хичээлийн хэрэгслээ аваад дээр нэмээд Монгол руу гэрлүүгээ ирж очих зардлаа эндээсээ гаргачих бол боломжтой байдаг. За тэгээд сурах бичиг бол цаанаасаа байгаа. За гэхдээ сургууль болгон янз бүр байдаг гэж би сая оюутнаас асууж байхад мэдлээ. Зарим сургуулиуд сурах хүчгээ цаанаас нь шууд өгчдөг болвол зарим сургуулиуд сурах хүчгээ заавал худалдаж авах гэдэг. Зарим нь болохоор номын сангаасаа ингээд 7 хоногийн лимиттэйгээр зээлэх маягаар ингээд сурах хүчгээ хэрэглээд явдаг ч байдаг юм уу. Ийм байдлаар янз бүр байдаг. За тэгээд дараагийн нь дотор байрны зардлыг бас цаанаас нь даасан байдаг. За дотор байр бол ер нь дунджаар 1 сарын 800 оны төлбөртэй байдаг. Хэрвээ тэтгэлэг авч чадаагүй өөрөө мөнгөө төлдөг бол 1 сард 800 оныг дотор байранд төлнө гэсэн үг. За тэгтээ хэрвээ тэтгэлэг авчих юм бол энэ цаанаасаа гэсэн үг. За хятадд нэг давуу нэг талаараа давуу тал, нөгөө талаараа сул тал гэх юм уу? Юу гэхээр гадаад оюутан хятад оюутнуудад цуг нэг байранд байлгадаггүй. Гадаад оюутны байргаа тусдаа, хятад оюутны байргаа тусдаа байдаг. За гадаад оюутны байрны хувьд бол нөхцөл маш сайтай. Ер нь бол өрөөндөө маш цөөхүүлээ, 1-ээс 4-лээ тийм цөөхүүлээ амьдардаг. За тэгээд интернет цаанаасаа, за тэгээд дундаа галтгоотой, угаалгын өрөө гэдэг ингээд өрөөнд дотроо нойлтой, угаалтууртай бүх юм байдаг бол хятад оюутны байр бол өрөөндөө хамгийн багадаа 6-лаа. Тэгээд тэрнээс дэше 10-лаа, 12-лаа байдаг. Өрөөндөө болон байрандаа ямар нэгэн галтгоо байхгүй, за өрөөндөө нойл байхгүй, жоохон амьдрах нөхцөл жоохон хүнд. Гэтэл нөгөө гадаад оюутныг хятад оюутнаас ингээд тусцсан салгаад байрлуулчаар нэг сул тал юу гэхээр нөгөө ангийнхантайгаа нийлж хичээл хийхэд жоохон хэцүү. Ангийнхан чинь хятад оюутнууд байгаа шүү дээ. Тэгэхээр ангийнхантайгаа нийлж хичээл хийж чадахгүй болчих нэгдүгээрт. Хоёрдугаар нөгөө хятад хэлний маань төвшин бас тэгэж маш их сайжирдаггүй. Өдөртөө зүгээр хичээлдээ очиод багшийнхаа яриаг сонсчоод буцаад оройн нөгөө гадаад оюутныхаа байранд ирчээд байхаар хятад хэлний төвшин бас сайжирхад жоохон саар нөлөөтэй. Ийм байдаг. За тэгээд сүүлийнх нь болохоор эрүүл мэндийн даатгалд 1 жилд 800 юан төлдөг. Тэгэхээр 800 юаныг цаанаасаа төлж байгаа боловч ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн асуудал үүслээ гэхэд ер нь бол 100% цаанаас нь хятадын засгийн газраас даатгалын газраас төлбөрийг нь даана гэсэн үг. Ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авах, одоо өвдөж заах тэгсэн тохиолдолд эмчилгээний зардлыг бүгднийг цаанаас даана гэсэн үг. За бакалаврын түвшинд ийм байна. За магистрийн түвшинд дэлсхийн тулд бас мөн адилхан 2 шатныг дамждаг. За 1-р шатнд болохоор эссе бичнэ. За тэгээд мөн бусад материалуудаа өгнө. За бусад материалууд нөгөө хэлний шалгалтын оноо, за тэгээд нөгөө сургуулийн голчтонтэй дипломын хуулбар гэдэг эднэрийг хараад материалаар нь дүгнээд дээр нэмээд эссен хятад одоо магистрийн чиглэл сурах гэж байгаа зорилго нь юу юм? Ямар чиглэлээр судалгаа хийх гэж байгаа тэр зорилгоо тусгасан эссе байдаг. За ингээд энэ материалуудыг үндэслээд эхний бичгээр ирсэн материалуудаас шалгаруулад шалгарсан материалуудтай эздийг ярилцлаганд дууддаг. За ярилцлагыг болохоор мөн адилхан хятадын элчин сайдын яам дээр авдаг. За ингээд ярилцлагаар шалгарсан оюутнуудтай тэтгэлэг олгоно. За бакалаврын түвшинс ялгарах юм гэх юм бол сургалтын төлбөрөөс гадна амжиргааны зардал маань 3000 болчдөг.
Бакалавр дээр бол амжилтын зардал 2500 юан буюу сая төгрөг байсан бол магистр дээр 3000 юан буюу сая 200 мянган төгрөг. За тэгээд мөн адилхан сурах бичиг бол цаанаасаа байгаа. Дотор байр нь мөн адилхан цаанаасаа. Тэгээд эрүүл мэндийн даатгал нь бас төлдөг. Тэгэхээр ер нь бол та хятадд сургууль сурахаар шийдээд магистр, бакалавр, докторт сурж байгаа бол хэрвээ тэтгэлэг авч чадгал юм бол ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг санаа зовох шаардлагагүйгээр тэндээ амьдрах бүрэн боломжтой. Гол анхаарлаа хичээлдээ 100% хандуулахад хангалттай. Ямар нэгэн байдлаар ажил хийх шаардлага байхгүй. Угаасаа оюутны визтэй хүмүүсийг ажил хийхийг зөвшөөрдөггүй юм байдаг. За докторийн түвшинд болохоор шалгалт нь мөн адилхан, магистртайгаа яг адилхан эссе бичин. За тэгээ бусад материалууд буюу хэлний шалгалтын оноо дипломын голч дүн дээр тулгуурлаад, эссендээ тулгуурлаад 1-р шатны шалгаруулалт явагдана. 2-р шатн дээр ярилцлага авна. Ингээд тэнцсэн үеийн зардалдаг байгаа. За докторийн түвшний амжиргааны зардал буюу сарын стипенд нь 3500 юан гэдэг. Бакалавр 2500, магистр 3000, доктор нь 3500 юан бол явчихж байгаа. За ингээд энэ дээрээ нэмээд мөн адилхан сургалтын төлбөр сурах хүчийг дотор байр эрүүл мэндийн даатгалууднаас орсон байдаг. За докторийн түвшний ажлууд бол ер нь ихэвчлэн сургууль дээрээ төслүүд дээр ихэвчлэн ажилладаг. Тэгэхээр төслүүд дээр ажиллаж байгаа тохиолдолд зарим тохиолдолд энэ 1 сарын 3500 юаны стипенд авч байгаа дээрээ нэмээд багш нар бас цалинжуулдаг. Багш маань докторт сурж байгаа оюутнаа цалинжуулдаг гэсэн үг. За ийм тохиолдлууд бас зөндөө байдаг. Тэгэхээр ер нь бол тэтгэлэг авчлаа гэх юм бол мөнгө бол хангалттай 3500 юанд таад хангалттай идэж уун өөртөө хэрвээ хооллоо хийж идэх байх юм бол хангалттай хүрнэ. Энэ мөнгөөрөө Монгол руугаа ирж буцах зардлаа хэмнээд байх юм бол гаргах боломжтой. За иймэрхүү байдаг байх нэ. За нүүр ам судлалын сургуулаараа ямар чиглэлээр бид нэр хятадд сурж болох юм бэ гэхээр хятадд сурж байгаа чиглэлүүд маань за 1-р нүүр амны мэс засал, нүүр амны согог засал, нүүр амны гажиг засал, тулгуур эд судлал, цовгийн эмчилгээ, хүүхдийн нүүр ам судлал, эрүүн нүрийн анатоми физиологи судлал гэсэн ийм чиглэлүүдээр суралцах боломжтой нүүр ам судлалын сургууль бид нар. За тэгээд энэ чиглэл бакалаврын түвшинд бол бакалаврын яг General Dentist буюу яг ерөнхий шүдний эмч болчихно. За тэгснийхаа дараа магистр болон докторт элсэж байхдаа энэ чиглэлүүдээс сонгоно гэсэн үг. Аль чиглэлээр нь магистр хамгаалахын, аль чиглэлээр нь доктор хамгаалахын энээсээ сонгож явна гэсэн үг. За миний хувьд болохоор сувгийн эмчилгээний чиглэлийг сонгож суралцсан байгаа. За манай сургуулийн хувьд болохоор сувгийн эмчилгээний техник нь Endodontic and Conservative Dentistry гэдэг техник байгаа юм. За энэ техникнээ болохоор магистр болон резидентийн хоцлсон хөтөлбөр байдаг. Өөрөөр хэлбэл 3 жил магистрт сураад төгсөхдөө мөн адилхан тухайн сонгосон чиглэлээрээ нарийн мэргэжлийн эмч болоод төгснө гэсэн. Резидентийн тэнд тусгаалсан хөтөлбөр гэж бол ерөөсөө байхгүй. За тэгэхээр ингээд хоцлсон хөтөлбөр сураад төгсөх нэ. Тэгээд чиглэлээ сонгоно. За тэгээд энэ дээр бас нэг анхааруулж хэлэх юм. Тэгэхээр нөгөө сургуулаа бид нар apply хийхдээ зүгээр сургуулийнхаа нэр нь за энэ сайн сургууль юм байна гэд хитэн засгийн тэтгэлд apply хийхдээ сургуулийнхаа нэрийг бичиж өгөөд явуулцдаг. За гэтэл нөгөө сургууль маань тухайн жил жишээлбэл гажигслаар сурах хүсэлтэй оюутан байлаа гэхэд тухайн жил гажигслаар оюутан авахгүй жил нь байж таарах юм бол тэтгэлэг аваад очдог сургуультай эхний жилээ сурдаг 2 дахь жилдээ супервайзераа сонгоод гажигаараа сурья гэсэн чинь манайх энэ жил гажигийн резидент авахгүй гэсэн жил байж таардаг. Тэгэх юм бол нөгөө сургуультай сурах боломжгүй болоод гажигаараа биш нэг болоод бусад мэргэжлээ сонгож суралцах. Эсвэл сургуулаа бүр канселтаад Монгол руугаа буцах гэсэн ийм сонголт гарч ирдэг. Яг миний мэдэх нэг оюутанд ийм тохиолдож ирсэн. Шүдний толгуур эд судлалаар сурах гад гэхдээ нэлээ өмнө хэсэгт байдаг нэг сургуульд apply хийгээд очсон. Тэтгэлэг авч шууд чадаад очсон боловч яасан гэсэн чинь тухайн сургууль нь тулгуур эд судлалаар бүр ерөөсөө гадаад оюутан авдаггүй. Тулгуур эд судлал нь гадаад оюутан авдаггүй тийм техник байсан. Тэгээд нөгөө оюутан маань мэргэжлээ хүүхдийн нүүр ам судлал болгоод солиод хүүхдээр сурчаад ирсэн байдаг. Тэгэхээр эхлээд ер нь бол миний зөвлөгөө бол сургуультайгаа холбогдоод тухайн сургууль маань яг чиний сонирхож байгаа чиглэлээр магистр авах юм уу буюу доктор авах юм уу буюу тэрийгээ судалчаад супервайзер буюу удирдагч багшаа сонгочоод очих юм бол баталгаатай гэсэн үг. За ийм байгаа.
За одоо ингээд би та нарт өөрийнхөө сурсан яг сургалтынхаа хөтөлбөрийг танилцуулъя гэж бодож байна. Би бол өөрөө магистр сурсан учраас яг бакалавр болон докторийн сургалтын хөтөлбөр нь яаж явагддгийг сайн мэдэхгүй учраас яг магистрийн сургалтын хөтөлбөрөөр нь яаж явагдгийг тэрийг илүү дэлгэрэнгүй яриа гэж бодсон. За магистр маань 3 жил сурдаг гэж түрүү хэлсэн тийм үү? 3 жилийн сургалтын маань за эхний жил болохоор эхний жил 1 жил маань дотроо 2 семестртэй байдаг. За манайхтай адилхан сургалт ерөнхийдөө 9 сард эхэлдэг. За тэгвэл яг нөгөө 9 сарын 1 гэдэггүй янз бүр зарим сар жилийн 8 сарын 20 доор хичээл эхэлдэг бол зарим сар 9 сар жоохон гаргаад хичээл эхлээд жил болгон хичээл эхэлдэг хугацаа маань жоохон өөр байгаад идэг. За гэхдээ ямар ч гэсэн намар хичээл эхэлнэ. Намар хичээл эхлээд намрын семестр явна. Намар семестр явж дуусны дараа өвлийн амралт яваад өвлийн амралтаас дараа нь 100 хүртэл хаврын семестр явдаг. Ийм 2 семестртэй. За эхний семестрт юу үзэх вэ гэхээр судалгаа шинжилгээний суур хичээлүүдийг үзнэ. За өөрөөр хэлбэл нөгөө эпидемиолог, за нөгөө биостатистик, за тэгээ нөгөө судалгааны одоо микробиологч гэх юм уу те ийм судалгааны суур хичээлүүдийг бүгднийг үздэг. За тэгээд ямар хэл сонгосноосоо хамаарат англи хэлийг сонгосон бол англи хэлний анги гэж тусдаа хичээлнэ. Хятад хэлийг сонгосон бол хятад хэлний анги гэж тусдаа хичээлнэ. Тэгээд тухайн ангитай яг хятад сурах хүчиг нь англи сурах хүчтэйгээ тусдаа байж идэг. За ингээд 1-р семестрт болохоор зөвхөн онлайн хичээл үзэх юм байна. За 2-р семестрт болохоор мэргэжлийн суур хичээлийг үзнэ. За мэргэжлийн суур хичээл гэдэг маань жишээлбэл сувгийн эмчилгээг сонгоцоо одоо миний хувьд байлаа гэхэд сувгийн эмчилгээний суур хичээлүүдийг 2-р семестрт үзнэ гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна 2-р семестрт бидний хийх ёстой хамгийн чухал юм юу гэхээр мэргэжлээ сонгоно. 1-р семестр суур хичээлээ үзлээ. 1-р семестр дуусгаад бид нар чиглэлээ сонгоно. За би мэдсэл сонгоно, би гажигдсал сонгоно гэд сонголтоо хийн. Сонголтоо хийснийхаа дагуу супервайзераа сонгоно. Удирдагч багшаа сонгоно гэсэн үг. За энэ удирдагч багшаа сонгох бол хамгийн чухал. Яагаад гэвэл тухайн удирдагч багш маань мэргэжлийн суур хичээлүүдийн бүгднийг өөрөө орно. За тэгээд дараа нь клиник даатгалгаа хийж яхад клиник даатгалыг удирдах явуулна. За судалгааны ажлыг удирдах явуулна. Ерөөсөө нэг багш сонгосон бол 3 жилийн турш нөгөө багштайгаа л холбоотой явна. Өөр ямар нэгэн багшийн ангиур шилжиж орно гэсэн юм байхгүй. Өөр багш болохоор тухайн оюутанд өөр ангийн багш хичээл орно гэсэн юм байхгүй. Ерөөсөө нэг багштай 3 жилийн турш хамт бүх сургалтаа дагаад явдаг гэсэн үг. За тэгээд мэргэжлийн суур хичээлийн маань тэгэхээр нөгөө сонгосон багш нь орох юм байна. Сувгийн эмчилгээний багш сонгосон. За одоо нэг профессор сонгосон байлаа гэхэд нөгөө профессор маань бүх мэргэжлийн суур хичээлүүдийг ороод явна. За тэгээд энэ хичээлээ орохдоо яг нөгөө тухайн жил тэр багш хэдэн оюутан эсвэлж авсан юм. За жишээлбэл тухайн жил тухайн багш маань 3 оюутан л өөр дээрээ би энд 3 оюутан авна гэх юм бол тухайн 3 оюутантайгаа хамт ингээл хичээлээ үзэл явна гэсэн үг. За зарим багш нар айгүй олон 5 6 оюутан авсан гэдэг. Тэгэхээр 5 6-таагаа нийлээд нэг анги болоод тэгээ хичээлээ үзээд явна гэсэн үг. За ингээд хичээлээ үзэж явахынхаа хажуугаар сувилагчийн туслах хийдэг. Одоо клиниктээр ажиллах бэлтгэлээ хийж гин гэсэн үг шүү дээ. Сувилагчийн туслах юм. За эмч болвол ер нь бол 3 дугаар курсын оюутан байна. За тэгээд эмчийн хажууд 2 дугаар курсын оюутан сувилагч чинь. За тэрний хажууд 1-р курсын оюутан маань сувилагчийн туслах хийгээд явна. Өөрөөр хэлбэл 4 гарын биш нөгөө 6 гарын системээр ажилладаг гэсэн үг шүү дээ. Тэгээд 6 гарын системээр сувилагчийн туслах хийгээд ингээд явдаг. За ингээд 2-р семестр дуусаад 100 болоод 100-ны амралтаараа ер нь гадаад оюутнуудыг бол жилдээ нэг удаа 4-7 хоногийн хугацаанд амрахыг зөвшөөрдөг. Бакалавр бол жилдээ 2 удаа амардаг болвол магистр болон докторийн түвшний оюутнууд л жилдээ нэг удаа 4-7 хоногийн турш амрах хэрэгтэй байдаг. Тэгэхээр зундаа бол амраад Монгол руугаа ирж болно. За эсвэл өвлийн амралт авсан ч болно. Амралтаа хизээ авах сонирхолтой байгаа нь тэрийг өөрөө сонгож явна гэсэн үг. За ингээд 2 дахь жилд нь юу их вэ гэхээр 2 дахь жилийн эхний семестр 2 дахь жил маань болохоор дадлаг болон судалгааны хосолсон жил болж эхэлж байгаа. За энэ дээр юу гэхээр 2 дахь жилийнхаа эхний семестрт нь сувилагч хийн. За 2 дугаар семестрийн 2 дугаар курсын 2 дугаар семестрт болохоор эмч хийн. За тэгээд үүнтэйгээ зэрэгцүүлээд судалгааны ажлыг 2 дугаар курст орсон бол намнаас нь эхлээд хийгээд явна гэсэн үг. Ер нь бол сэдвээ 1-р курсын төгсгөл ихэд сонгочоод юу бэлдэх ёстой юм, би энэ судалгааг хийхин тулд яах ёстой юм, ерөнхийдөө нөгөө судалгааныхаа үндсэн график төлөвлөгөөгөө боловсруулчаад 2 дугаар курсын эхний жилээс судалгаагаа хийгээд эхлүүл зүгээр. Тэгэхгүй бол
амждаггүй болчдөг. 2 дугаар курсын эхний семестрээс судалгаагаа ажиглахгүй бол ер нь амждаггүй. За тэгээд ерөнхийдөө нөгөө магистр эрдэнэт хосолсон хөтөлбөр гэсэн утгаараа клиникт судалгааг хийх илүү дуртай байдаг. Одоо лабораторид очоод туршилт хийгээд байхаасаа илүү яг шүдэн дээр одоо ч авсан шүдэн дээр сувг үргэсгдэг ч юм уу тэгэнгუთ одоо олон төрлийн сувг үргэсгдэг аппаратуудыг харьцуулж туршаад аль нь илүү үр дүнтэй байна ч гэдэг юм. Эсвэл олон янзын сувг угааж байгаа уусмалуудыг олон шүдэн дээр туршаад аль нь илүү үр дүнтэй байсан гэх юм уу. Иймэрхүү эмнэлэг зүйн судалгааг ихэвчлэн хийх сонирхолтой байдаг. Лабораторийн судалгааг бол багш нар төдийлөн нэг сонирхдаггүй. Лабораторийн судалгаа хийж байгаа хүмүүс бол ер нь анханасаа нөгөө докторт ихэвчлэн тийм судалгаануудыг хийх суурьчил ороо авчдаг. За ингээд 2 дахь жил бол эхний семестр сувилагчаагээд 2 семестрт эмчээ хийгээд ерөнхийдөө эмчийн дүүтэй болоод дуусч байна. За тэгээд 3 дахь жил маань мөн адилхан дадлага болон судалгаагаа үргэлжлүүлэх жил байгаа. За энэний хувьд болохоор зөвхөн эхний семестрт л эмчээ хийдэг. Эмчээ эхний семестрт хийлээ. Тэгээд 2 дугаар семестрт юу хийх вэ гэхээр одоо нөгөө судалгааны ажлын хамгаалтыг хийн. Судалгааны ажил маань дутуу байсан юм юу вэ? За тэгээ заавал нөгөө магистрт сурж байгаа болвол дотоодын нэг сэтгүүлд зайлшгүй юмаа хэвлүүлсэн байх шаардлагатай байдаг болвол докторт сурж байгаа бол гадаадын нэг сэтгүүлд юмаа заавал хэвлүүлсэн байх шаардлагатай гэдэг. Ингээд судалгааныхаа ажлынхаа хэвлэлтийнхаа сэтгүүл хэвлүүлэх ажлаа хийн. За тэгээд өөр нөгөө диссертацаа бичнэ гэж зөндөө олон ажил байгаа. Тэрийг 2 дугаар семестрт хийдэг. За 2 дугаар семестрт мөн адилхан судалгааны ажлаа хамгаалал маань болохоор магистраа хамгаалж байгаа болвол эмнэлэг зүйн тохиолдол хамгаалалтаа бас хийдэг. Одоо бид нар чинь бүтэн жил эмч хийж байгаас 2 болон 3 дахь курстэй нийлээд бүтэн жил эмч хийж байгаа. Тэгэхээр тухайн бүтэн жилдээ хийсэн аль нэг кейсээ сонгоод эмнэлэг зүйн тохиолдлоо хамгаалдаг. За ер нь бол нэлээд хүндрэлтэй сонирхолтой кейсээ сонгож явах юм бол энэ эмнэлэг зүйн тохиолдлын хамгаалалт маань илүү амжилттай болдог. Зүгээр л нэг энгийн шүдний сувгийн эмчилгээ хийгээд тэрийгээ бол хамгаалтанд бол оюутнууд ерөөсөө авч ордоггүй. Ихэвчлэн нэлээд чаленж хийсэн хүндрэлтэй тохиолдлуудаар хамгаалалтаа хийдэг. Ингээд энэ хоёр хамгаалттай хоёулангийн зэрэг хийжээж магистр болон резидентийнхаа хамгаалтыг зэрэг хийж дууслаа гэсэн үг. За ингээд эмч хийнэ гэж түрүүн хэлсэн шүү дээ. За эмчийг хийхдээ болохоор 7 хоногийн 2 өдөр эмч хийдэг байгаа. Өдөр болгон бол биш. 7 хоногийн 2 өдөр эмч хийн. За 2 өдөр намарна. Үлдсэн 3 өдөр нь болохоор бусад одоо судалгааны ажилдаа цагаа зарцуулнаа гэсэн үг. За ингээд багш болгон дээр янз бүр ер нь бол нэмэлтээр ер нь оюутнуудын хийдэг юм уу гэхээр жишээлбэл манай багш бол Journal Club-ыг 7 хоногт нэг удаа зайлшгүй явуулдаг байсан. Journal Club дээр юу их вэ гэхээр одоо тухайн ангийн манай оюутнууд ээлжээрээ нэгээрээ тухайн одоо шинээр хэвлэгдсэн сэтгүүлд шинээр хэвлэгдсэн материалуудыг буюу paper article-уудыг орчуулад за нэг бол англи дээр нэг бол англиас хятад руу орчуулад биедээ презентац тавьж танилцуулдаг ийм journal club явагддаг. Бас нэг зүйл гэх юм бол case meeting бас 7 хоногт нэг удаа зайлшгүй хийдэг. Одоо 7 хоног бид нар 2 өдөр үзлэг хийчихлээ шүү дээ. Тэгээ үзлэг хийснийхаа дараа дахиад нэг өдөр маань case meeting хийгээд за энэ 2 өдөр үзлэг хийхдээ би ямар хүн үзсэн юм бэ? За тэгээд энэ хүн дээр ямар хүндрэл гарсан, ямар имчилгээ хийсэн, юу гэж онш тавьсан, одоо ер нь цаашид ямар имчилгээ хийх үү гэх тэрийгэ ангиараа суугаад багштайгаа бүгдээрээ бөөндөө ярилцдаг гэсэн үг. За ингээд өөрийнхөө ажлыг дор бүрэн дүгнээд явцдаг. Ийм хөтөлбөртэй байх нэ. За энэ дээр болохоор би өөрийнхөө сурсан сургуулийн зургийг оруулсан байгаа. За Tianjin Medical University буюу Тэнжин хотын анаах ухааны их сургууль яг л нөгөө гадны их сургуулиуд кампусын тогтолцоотой байдаг тэрнтэйгээ адилхан энэ main gate буюу үндсэн хаалгаараа ороод дотроо маш олон жижиг барилгуудтай барилга болгоно нэг сургууль байдаг. За энэ болохоор нүр ам судлалын сургууль маань 5 давхар сургууль байдаг. За ингээд 5 давхар сургууль маань дотроо маш олон үзлэгийн өрөөнүүдтэй. За энэ бол жишээлбэл нэг үзлэгийн өрөө байж байна. За үзлэгийн өрөөнүүд бол ер нь дунджаар нэг 6-аас 8 за зарим нь ер нь 10 креслтэй байдаг. За ингээд нөгөө 7 хоногт 2 өдөр үзлэг хийн гэсэн шүү дээ. Тэгэхээр багш нар хоорондоо тохирчдог. Жишээлбэл 1 дахь 2 дахь өдөр одоо нэг багшийг хүчээл ордог байхад 3 дахь 4 дахь өдөр нэг өөр багш өгдөм. Ингээд багш нар өдрүүдэд хуваагаад авчдаг. Тэгээ оюутнууд нөгөө тухайн
багшийнхаа үзлэгтэй өдөр нь ирээд энэ креслүүд дээр нэг нэгээрээ суугаад бүгдээрээ үзлэгээ хийдэг гэсэн үг. Тэгээ 3 дугаар курсын оюутан үзлэгээ хийн, 2 дугаар курсын оюутан цовдлогч хийн, 1 дугаар курсын оюутан цовдлогчийн туслах хийгээд ингээд заалтандаа бүгдээрээ байж идэг. За тэгэнгүүт энэ дээр нэмээд багш маань бид нарыг үзлэг хийж байхад зайлшгүй дундуур ингэж эргэж явж идэг. За тэгээд нэг үйлдэл хийгээл багшаагаа дууддаг. За одоо багсаа шүтнийхээ хөндийг нээчлээ болж гэнэ үгүй юу та хартаа гэд багш ирээд харан шалгана. За болж гин гэд за цаашаа өргөжлүүлэхэд зөвшөөрөл өгнө. За тэгээд мэдрэлээ авчлаа бүрэн авсан байна уу та шалгах уу гэд. Тэгээд ингээд үе шат болгоно ер нь бол эхний эйд бол багштай шалгуулж явж идэг. За сүүл рүүгээ 3 дахь курс ороод ирэхэд багшаал зайлшгүй тэгээд үе шат болгоно шалгаад байх бол шаардлагагүй гайгүй болчдөг. За ямар ч байсан гэхдээ нэг хүн үзээд дууссан бол үзлэг дууслаа тэрнийхэн дараа багштай заавал шалгуулна. Багш болсон байна гэж үзээд нөгөө өвчтний манд картан дээр хүлээн зөвшөөрлөө, үзлийг хүлээн зөвшөөрлөө гэсэн гарын үсэг заавал зурж явдаг. За ингээд ер нь болоод их сургуулийн эмнэлт хийж байгаа эмчилгээ болвол хэдийгээр нөгөө магистрийн түвшинд сурч байгаа резидент оюутнуудаар хийгдэж байгаа ч гэсэндээ багшийн маш нарийн хараа хяналтын донд хийгдэж идэг учраас алдаа дутагдал гарах нь харьцангуй бага байдаг нэгдүгээрт, хоёрдугаарт оюутнуудаа бас айгүй өөрөөчтэй. Ягаад гэвэл нэг юм хийгээл эдэг өөрийгөө зөв хийгээд байгаа мó буруу хийгээд байгаа мэдэхгүй штэ. Тэгэнгუთ яг багш нөгөө процесс болгоно хянаад болж гинэ болохгүй байна гэдэг ингээд чөлөөтэй заагаад явж идэг учраас айгүй айтайхан байдаг. Тэгээд үзүүлж байгаа нөгөө өөрчлөлөгчд буюу өвчтнүүд ч гэсэндээ энд айгүй нээлттэй ханддаг. За энэ бол сурж байгаа хүн шүү. Би энд ингээд амаа ангааж хөдөө үзүүлээд энэ хүн сайн амж болгох нь бас миний одоо хятад улсын иргэн хүний хувьд миний үүрэг гэсэн байдалтайгаар айгүй тийм юу нээлттэй тэгж ханддаг. Ийм байдаг. За түрүү хэлсэн нэг удирдагч багшийг дагсан сургалт байдгаа гэсэн. За жишээлбэл энэ дээр би яг ангийнхныхаа зургийг тавьсан байгаа байхгүй юу? Манай анги бол энэ бол намайг төгсгчил. Би чинь одоо 3 дахь курс төгсөж байгаа зураг маань байхгүй юу? Тэгэхээр намайг төгсгчилд бол жишээлбэл манай анги 8 улаа байсан. За энэ 8 оюутнаас болохоор 3 дахь курстэй 2 оюутан буюу гол зогсож байгаа бит 2 төгсөж байгаа юм. За тэгээд 2 дахь курст 3 оюутан, 1-р курст 3 оюутан гэх. Ингээд багш маань ерөөсөө бид 8 болвол нэг ангийн оюутан, бид 8 яг 7 хоногт 2 өдөр хамтдаа үзлэгээ хийн. За бид 8 нөгөө journal club хамтдаа явуулна, case meeting-гээ хамтдаа явуулна. Ингээд энэ 8 оюутныг л багш маань сургаад төгсгөн гэсэн. Тэрнээс өөр багш дээр л бид нэрөөсөө сургалт авахгүй, хичээл сурахгүй. За мөн тийхэм солихгүй. Монголд нөгөө тойролт хийдэг штеп. Жишээлбэл согцлын техми резидент байлаа гэхэд мистер нэг 7 хоног, эмчилгээнд дээр нэг 7 хоног гэдэг ингээд тойрдог болол энэ хятадын тогтолцоогоор бол тойролт ингэж байхгүй. Нэгэнд чи эндодонтын техим сонгосон бол эндодонтын техим дээрээ 3 жил байна. За нэгэнд одоо профессороос сонгосон бол тухайн профессорын оюутан болоод 3 жилийн турш энэ багшаал дагна гэсэн ийм тогтолцоотой байдаг. За тэгэхээр хятад магистрт хамгаалахын ер нь давуу тал ямар үр дүн байна вэ гэхээр за нэгдүгээр судалгааны арга барил хийгээ сурчиж байгаа юм. Магистрийг хамгаалж байгаа учраас ерөн судалгааг яаж хийдгийг за юг артикл буюу сэтгүүл төвч чиглүүлж байгаа эдгээр шимжилгээний өгүүллийг яаж бичдгийг за анхан шатны судалгааны арга барилыг суралцаад авчна. За дараа нь юу гэхээр эмнэлэг зүйн дадлага туршлагатай болдог. Өөрөөр хэлбэл эрдэнэт хосолсон хөтөлбөр учраас бид нар практик дадлагатай болоод төгсчдөг. За тэгээд дараа нь талаараа гадаад хэлний түвшин гэж байгаа. Гадаад хэл хятад болон англи хэл дээр хосолсон сургалт учраас тодорхой хэмжээнд бас хятад хэлийг сурчин. За тэгээд дээр нэмээд англи хэлээ бас сурчих боломжтой. Ингээд хоёр хэлээ хоёулангийн зэрэг дэвшлүүлж явах боломжтой. За энэ дээр хамгийн гол миний онцлох юм эргэх холбоо гэдэг юмыг маш сайн бий болгодог. Яагаад гэвэл нэг багштайгаа бид нэр 3 жил ингээд холбогдчихлоо шүү дээ. Тэгэхээр багш оюутан хоёрын хооронд маш гоё татан харьцаа үүсдэг. Тэгэхээр эргээгээд багшаасаа эмнэлэг дээр гараад эмч болсныхаа дараа багшаасаа ямар нэг юм асуух ингээд багштай эргэж холбогдоход айгүй гоё нээлттэй байдаг. Одоо жишээлбэл би сургуулаа төгсөөд 16-наас хойш 5 жил болж байна. Одоо болтол би багштайгаа эргэж холбогдоод одоо миний эмнэлэг дээр
хэцүү кейс гарлаа гэхэд би зургийг аваад багш руугаа явуулаад за багшаа энэ кейсийг яавал зүгээр вэ гэд би одоо бол багшаасаа зөвлөгөө аваад багштайгаа холбоотой байдаг. Эргээгээд багш маань одоо ийм шинэ имчилгээний арга техник гарсан байна. За ийм гоё шинэ эрдэм шинжилгээний өгүүлэлт сэтгүүл хэвлэгдсэн байна. Чи уншаарай гэд над руу эргээд дандаа ингээ мэйл явуулчихдаг. Ингээд ийм гоё эрэг холбоог үүсгэсэн. Ийм тогтолцоог бүрдүүлж чаддаг ийм сургалт байгаа шүү. За тэгээд ер нь бол хятад нүр ам судлалын чиглэлээр сургалт явуулдаг 80 гаруй ихтэй сургууль байдаг. 87 гэдэг баха. Тий 80 гаруй ихтэй сургууль байдаг. Тэгэхээр тэр сургуулаа та бүхэн өөртөө маш сайн сургуулаа сонгож судлах хэрэгтэй. Өнөөдөр яг миний ярьсан болвол Tianjin Medical University буюу Тэнжин хотын анаах ухааны их сургуулийн магистрийн түвшний сургалт яаж явагддаг талаар танилцуулж байгаа. Гэхдээ магадгүй сургууль болгон өөрсдийн гэсэн бас хөтөлбөртэй, өөрсдийн гэсэн онцлогтой тийм байдаг бах. Тэгэхээр та бүхэн анханасаа сургуулаа сонгохдоо сургуулийнхаа хөтөлбөртэй маш сайн танилцаад тэгээ сургуулаа сонгох нь зүйтэй хаа. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье.